Их сартан. Сайн нөө. Ээж хүү хоёр 1 сарын багцсан. Энэ модондор суух гэсэн чинь хуучин навчнууд нь дээрээс унчих юм шиг санагдаад. Зөвлөгөн дээр сууж чадсангүй. Ийшээ тэргээ гаргаж чадахгүй байна. Тойроод гаргаж болно л доо. Гэхдээ яг хөө бенчэнэ байж ёо гоё нөө. Төрсний дараа хавцсан хөлмөн. Oh my god. Хүүхдээ орхиод 1 цаг массажинд орчод явж явбал ямар ёо массажинд орсон ч бүр амар гоё массажист таараад надад гэстэй амар гоё болголаа. Амар гоё нүд ингээл онгоц юм шиг амар гоё болчихсон. Юу гоё жалгуулдаг юм да. Өчтөр массажинд орсны өнөөдөр хөлний хаван мавн богод овоо хүн шиг хөл мөлтөө болсон ба шүү дээ. 10 хоног хавантай явуулсан. Өнөөдөр амар гоё хөнгөн байсан бас. Хавангүй болсон байсан байна. Төрөөд 10 хонсон бай. 11 хонж байгаа юм уу? 11 хонж. Ер нь өчрөө болоод их тажгүй болж ирж байна шүү. Гэж бодоод тэгэл маргааш нь дахиад өөр өгдөг л да. Тэр болохоос өөр өдөр өнгөрсөн байна. Төсний дараа намайг эргэж ирэх асууж тоглох хүн байхгүй гэдээ итгэчихсэн байсан чинь цаан нормгүй сайхан хүмүүс намайг ирж ирсэн. Энд амьдардаг сүрэгчтэй маш их баярлалаа. Зөндөө олон хуцас хонор өгөөс гадна туршлагагүй надад маш их мэдээлэл мэдлэг туршлага хайрлаад явсан. Нэг гоё тэнгэрийн илж ирээд намайг тэг бичгээд явчихсан юм шиг л болсон. Баярлалаа. Бас санаанд ч ороогүй сайн уу гэдэл зурдаг байсан. Хүмүүс хүртэл маш гоё бэлгнүүд явуулсан байсан. Намайг үнэхээр гоё тэрх шиг болсон. 2-7 хоног нойргүй явсан царай. Хүүхдэд салхилууланга хотхон дотроо кофе шопт ганц смути ууй. Менюг нь харчаад ямар хямдхан гэж бодсон чинь жимсээр биш сиропор хийж өгд юм байна. Төрсний дараа гэрээс угаасаа хүн ирэхгүй завгүй гэдэг нь ойлгомжтой байсан. Учираас сэтгэл санаагаа би эртнээс бэлтчихсэн байсан. Хэцээнэ урт шах барил явсан. Чинь харсаа. Коконат хураж шít. Ээж минь намайг төрөөдгөө амтнаас гордоод хөхөө хавд очихгүй төрснөөсөө исэн юм болдог шүү гэж анхааруулсан. Тэгээд би горд хашаасан түүхээ ярьж өгье. Эдний хэлэрх бол гэж бодсон найз маань ирээгүй зөндөө удсан угаасаа Бангкокт байхгүй байсан л юм бэ лээ. Тэгээ Бангкокт ирэхдээ над руу мессеж чичээд кейк авчирэй гэсэн. Кейк хэрэг би амар гоё дугуй, гоё торт байна гэж бодсон боловч амар олон зүсэн миний идэх дургуй нэмбэгтэй бэлгонууд байсан. Тэгээ тэрийг өөртөө тойрч сууж агаад идчихэд явчихсан. Тэгээд би гордгоо шахсан учраас тэр даруйда өөртөө бэлгоо захиалж ийцсэн. Ээж хөө хоёр гэртээ сунгаад дэлгүр хийдэг боллоо. Удахгүй зам гараад массажинд ордог болноо. Тийм ээ. За тэгээд манай хүүгийн чи яв массажинд гар нэг юм танрын зун дуусаж миний зун өргөлж ялваа гэж.
Миний хүүг имэн уйлж хагаад бичлэг явуул ингэнэ. Миний хүү яг уйлаад үзэлч. Яг уйлж. За болно. Төрөд хордог хоног дээр 6 цаг 42 минут болсон байна. Тэгээд амжилт. За анхудаа хол километрийн зайдах дэлгүүрлэг хэсэг гэж байна. Гэрээсээ тэрэгтэйгээд анхудаа юм хол явах гэж байна. Эмнэлэг явахдаа явд юм байна ер нь. Манай хүүхд уусаа явах нь явлаа. Сэргээл. Гэхдээ ер нь дэлгүүр дагуулж явах юм шиг санагдлаа. Энэ дэлгүүр явдаг өдөр аягүй хэцүү байсан. Нөгөө хуурайлах газар чинь энэ тэмдгүү байдаг гэнэ. Яг цагаад болсон ч олдохгүйсэн шүү дээ. Марс жоох онцсон байна уу? Энд жоох онцсон байна шүү. Түрүүд ихний 2-7 хоног бол ер нь жоох хэцүү өнгөрсөн. Тэрнээс хойш гайгүй байсан. Тэгээд өмнөх бичлэг дээр бид хоёрын шаарлалтанд санаа зовоод зөндөө олон хүмүүс хамт уйлаад хамтдаа шаарлсанд баярлалаа. Бид хоёр одоо зүгээрээ сайн байгаа шүү. Санаа тавьж байгаад баярлалаа. Манай нөхөр гэрийнхээ ажлыг хийж амжихгүй байна гэд гэрээ үйлчлэгч авсан байхгүй юу? 7 хоногт нэг удаа ирж үйлчлэхээр тэгсэн чинь миний завартаас ямиг сайн цэвэрлэгүй байсан намайг стресстүүлээд тэгээ сая би яг харж исэн чинь угаасаа хөнгөн цэвэрлэлт юм байна. Тэгээ тэр толболох сэсгээ би өөрөө сайхан арчиж тавих хэрэгтэй юм байна. Тэгээд энэ үйлчлэх хүн бол зүгээр хөнгөн тоосыг арчаал тэгээ хог гаргаж асгаал тэгээл болох юм байна. Би л хлээр бүр үн цэвэрлэх гэдэг стресстэй дэсэн юм байна одоо. Тэр хэсгийг өөрөө очиж цэвэрлэх хэвээр. Манай нөхөрт бол их таалагдсан гэсэн. Би түрүүдлэн дутуу цэвэрлснийг хараад амар стрессцэн. Тэгээд үлцнийг өөрөө хий та. Нахушиж ярайг гацч байвних. Хажуугаар ээжийг хараад байгаа байдлаа. Чиний нүдийг хаашаа явж байгааг харж штэ. Гошиж яаш хөөлхөн юм. Хүүтэйгээ хамт гадуур гарч кофе уудаг боллоо штэ. Яг сүүгээс саачмаар хаваачмаар сайхан бэлдэж тавиад ээж массажнд ороход ингээд гараа явдаг. Ямар ч эсвэл аргалж л байдаг. За ээжинд хэд сайхан тэнэх гэж байна. Өглөөр тусчихлаа гоё. Аюу их цаг надад гараад авчихсан. Заримдаа шөнө ондог болохоор өглөө угаасаа унтмаар санагдаад тийм. Тэгтээ өглөөний агаарт хүүхдээ гаргахнаа бас. Өчигдөр 90 минут орхисон. Өнөөдөр 120 минут орхисон чинь зүүн сав нэг л гэртээ харь гээд болдгоо. Сая би ямар гоё газар ташиж үзлээ. Өмнө нь хэдэн ажиллагаа авганаар гадаа нуцаа авах сууж идэг газар гэж бодоод ордгоо исэн. Тэгээ сая орсон чинь айгуу дажгүй цэвэрхэн тэгээ бас массажистууд айгуу сайн газар байсан байна. Амар гоё нурууны массаж хийлээ. Сэнэ
ээж хүү хоёр дахь эмнэлгийн тоглолт үзлэгэндээ явах гэж байна. Нэг сарын багцсан. Тэгээд хүүхдээ өрөөд машины судлаа аваад явж болж чадахгүй нэ. Барьж чадахгүй. Мөрчөөс хүүхдэл бэлтлээ өөрөө нэг уцсалж өмслөө. Хойчоо уц таахгүй жимсний хуцад хамдаад бас хэцүү үе байх шүү. Өнөөдөр анх удаа энэ кенгуру пауча зүүж үзлээ. Бөө юм болж ич өмслөө. Тэгээд дараа нь кар ситээ авна гэсэн чинь бүр санаанд багтахгүй байна. Энийг арай гэж зүүчээд доошоо буугаад дахиад энийгээ тайлаад кар ситэндээ хүүхдээ хийнэ гэсэн чинь би бол шантраад чадахгүй байна. Тэгэхээр хэнчигтэй сайхан хүүхдээ өнөөдөр жингээ аваа явчих гэж бодлоо. Йоо. Ээж нь ямар ч байсан эзлэгтэй орчлоо. Бүх юм зүгээр усан сэлж болно. Тэгээд биений юм 12 сарын дараа ч хийж болно гэж байна. Тэгээд хизээч жирсэн болж магадгүй учраас хамгаалттай байгаарай гэж хэлдэг юм байна. Одоо хүүхдийн тасагт хүүхдтэй үзүүлнэ. Хүүхдийн тасагч 6 давхар биш үү? 8 давхар гэсэн юм байна л та. Манай давхрын дэшээ доошоолох шүү байсан. Гэтэ хүүхдийн тасаг 11 цагтай бид хоёр ээж нь 9 цагтай байж байгаа үзүүлээд 9:30 болчихлоо. Амар ч гэсэн. Хүүхдээ хөлчөөд юм олж идээд тэгээд хүүхдээ үзүүлээ. Зя. Энэ өрөөнөөс өнөөдөр арай баяр хөөртэй гарна гэж найдаж байна. Бид хоёр машины суудалгүй гарсан. Амар байсан боловч машин дотор суудалтай явсан зүгээр юм байна гэж би ойлголоо. Машин жижигхэн донслонгууд аюу хиччирд юм байна. Жаа. Мөртөч яваад гэртээ хүлээдэлээ. Өмнөх бичлэг дээр хүүгийнхаа нүрийг дарсан байсныг манайд хөрөө ойлгохгүй байсан. Тэгээд соёлын ялгаа гэдэг чинь одоо энэ шүү дээ. Тэгээд нэг дэлбэрчлэг хийж байгаа чинь бас алсад байгаа гэрийнхандаа үзүүлэх ёстой учраас хүүхдийнхаа нүрийг дарахгүй байхаа шийдсэн маань шүү. Тэгээд эргээр хүлээж аваад эрэг сэтгэл зөлөлтэйгээрээ баярлаа. Баяртай.